Монгол Ардын хууч яриа. Булгийн долоо. Ямар ч гэсэн дижээлэнгийн хүрээ тогтсны дараахан болсон хэрэг явдлыг нэм. Бүх тех барилдаж яваагүй боловч бяр тэнхээ ихтэй нилээд бартаг гүжирмэг нэг лам дижээлэнгийн хүрээнд сууж байжээ. Эцэг их нь тов хийсэн хэдэн малтай болохоор хоол унд юмар нэг дутагтаад байдгүй. Өвлийн цагт голдуу хурал намд оролцоод дулааны улиралд ихэвчлэн хөдөө малаа хариулж аав ээжтэй тусалдаг байж гэнэ. Хуранжаан, одвог, шар жимб, хүрэл жимб мэтийн жинчидтэй танил тэдэнд атан тэмээ хөлсөлдөг байсан гэнэ. Хожим өөрөө эрийн цээнд хүрч бяр чадал суухаараа бие дааж чин тээх санаа төржээ. Тэгээд өөрийнхөө хідэн сайн атан тэмээ хүнээс хідэн сайн атан тэмээ хөлсөөр авч 13 тэмээгээр жинд явхаар уйж сойж бэлтгэжээ. Тэр үед ангийн ус, малын арьс шир, бугын цусан эвэр, цагаан мөөг, бүхэнгийн эвэр, хүдрийн заар, баавгаан донт зэргийн зүйлс хятад их үн хүрдэг байжээ. Манер тийм нарийн нандин юм олж чадаагүй болохоор малын гаралтай түүхээд баг зэрэг хурган цагаан мөөг, хэдэн цусан эвэр, харин бүхэнгийн эвэр нилээд хэдэн хосыг олж авчээ. Тэр эрийн танил жинчэд ихэвчлэн даа хүрээ хүрээд буцах, зарим нь цонж өрөмж хөшөө мод явах болсон учраас манертэй хамтрах хүн олдсонгүй гинэ. Тэнхүү зөвхөн даа хүрээ хүртэл зам нийлэх жинчидтэй нэг гал болж хөдөлжээ. Тэд явсаар даа хүрээ ороод нөгөө хэд нь үлдэж манер цааш явах болжээ. Түүнд бусад нөхд нь газар нутгийн байдал, жингийн шин хуучин зам, ус өвстэй газар нутгийг тун тодорхой зааж өгөөд хоцорч. Жинчин эр маань ачаа бараагаан тун эвлэг хөнгөн бөгөөд яг таг болтол хайрцаглан баглаад хоёр тэн ачааг тэмээнийхээ хоёр талд тавиад цаа талын ачааг тэмээн дээгүүрээ өргөж гаргаад өөрийнхөө талын тэнг өвдгөөрөө тулж угаад ачаалцдаг. Мөн дээр нь хөндлөн жаах юм тавих жишээтэйгээр ганц хүн ямар ч төвөггүй ачиж болохоор бэлтгэжээ. Тэгээд нэг өглөө эртлэн үүр шөнөөр ачаалж даа хүрээнээс хөдлөн зүүн тийш гарчээ. Тэр замаар тэмээнжин үхэр тэрэг, морин тэрэг тасралтгүй цуурч байж гэнэ. Нилээд олон хоног явж угаад нэг их тал нутагт оржээ. Жингийн зам заримдаа хэд хэдэн салаа болсон газарч тааралджээ. Гэвч альнаар нь явсан ч Бээжинд хүрдэг. Харин дөт зам, жаахан тойруу зам гэж байдаг бол тоём гэж зарим хүмүүс ярьж байхыг сонссон байж л дээ. Манерд яарах сандрах юм байсангүй айл болох дөт замыг бараадаад явж. Зарим үед шөнө, заримдаа өдөр явдаг бөгөөд гол нь тэмээ малын өвс устай газрыг бараадаж явдаг байлаа. Нэгэн өглөө үүрийн харанхуйгаар ачаалаад хөдөлсөн чинь осолдохгүй их жингийн зам мөн боловч их бүдэг, өвс тоос нь дарагдсан, ер нь ойрын жилүүдэд хүн амтан яваагүй бололтой тийм замаар явчихжээ. За дүүрсэн хэрэг ямар ч гэсэн зүүн зүг рүү явж байгаагаас цааш тэр Бээжин гэдэгт нь хүрчил таарна гэж бодоод л яваад байжээ. Дараагийн өдөр нар шингэж байтал булаг устай өвс ногоо сайтай нэг жаахан бор толгойн дэргэд хүрчээ. Тэнгэр цэлмэг, салхи шуургагүй дулаан сайхан үдэш байсан тул жинчин маань их олзуурхаж тэнд тухтайх нэг хонглохоор шийдэж ачаа бараагаан буулгаж. Тэмээгээ тавьж морио чөдөрлөөд аяныхаа майхныг босгож гал түлж цай хоолон хийж эхэлжээ. Аяны том хар загнуур тогоондоо нэг жаахан хар цай чанж аваад
Хоньны гуйны бориг хөшгөлж гурил цацаад бээртэн маягтай хоол хийжээ. Аяганда хоолоо хийж тавьчихад тухлан суутал майхны үдэн дээр хүн ирсэн бололтой. Чи орох уу? Би орох уу? Гэж байхан сонсогджээ. Майнэр жаахан чагнаж гайхширснаа. Гүй чи би гээд байх юу ах вэ? Цөмөрөө ороод ирцгээ гэж тэгсэн чинь цаашаа суу. Ийшээ суу гэцгээж хэдэн хүн орж ирж байгаа бололтой майхны даав хөдлөн сууцгаах шиг болсон атлаа юр үзэгдэж харагдах юм алга гинэ. Жинчинээр бүр гайхаж. За та нар аягаан гаргаж хоол идцгээ гэжээ. Яг тэр дорол энэ тэндээс 7 том хар аяга гарч ирж гинэ. Жинчин маань тогоотой хоолноос утгаад аяга бүрийд нэг хийгээд өгчихсөн чинь сүүлчийн аяганд хийж амжаагүй байтал түрүүчийнх нь идчихэд дахин аяга тосож байна гинэ. Хэдийгээр ганц бие хүн боловч нилээд сайн иддэг болохоор чамгүй их хоол хийж. Гэхдээ тэр 7 том хар аяганд хийхлээр юу үлдэх вэ? Дэмийл за нөхөд минь хоол дууслаа. Энэ хар цай байна. Аягны хийц байна. Та нар цай ууж энэ юмнаас идцгээ гэж хэлж гинэ. Тэгсэн ч тэр улсууд за тэгэлгүй яах вэ гэцгээч. Майнэр аягтай хоолоо идчихэд цайгаа ууж суутал тэр үзэгддэггүй хүмүүс цөм майхнаас гарч байгаа бололтой. Гадаа тэдний нэг нь за энэ чи аргагүй сайн ир юм да. Ийм сайхан ирд бид ямар ч хор хүргэж болохгүй шүү гэх нь сонсогджээ. Майнэр майхан дотроос за та нарын зарим нь энэ майханд зарим нь гадаа унтна биз. Цаг дулаан одоо ямар даарах биш дээ. Наан ч тэмээний шидэ бамбай хасуу би дэвсэж дэрлээд хэвтэцгээ гэжээ. Тэд за тэгэлгүй яах вэ? Бид хоёр майхан дунтъя. Та нар энэ хүний тэмээ малыг харж усалж өвсөлж хоноорой гэж байна гинэ. Тэгээд удалгүй хоёр хүн орж ирээд майхны баруун хаягаар унтах гэж байгаа бололтой. За чи урдуур хэвтгүү, хойгуур хэвтгүү гэхэд нөгөөх нь хойгуур ч хэвтий гэх нь сонсогджээ. Жинчинээр ороо засч хэвтэхтэй. За та нар өглөө босоод цайгаа чанчгаарай. Энэ савнд ус, тэнд идэ давс бэлэн бий гэж. Майханд байгаа хоёрын нэг нь за тэгэлгүй яах вэ гэжээ. Тэгээд ховцоо тайлж байгаа бололтой мөнгөтэй хит хутга ганц тамхины хэрэглэл шажигнж байгаа нь их л дорвтой ирчүүд байх шиг мэдрэгдэжээ. Маргааш өглөө нь болсон чинь гал түлээд цай чанчихсан, морийн навчрээ тогтчихсан, тэмээгийн хомчсон байжээ. Гэвч нөгөө хүмүүс мөн л үзэгдэхгүй байна гинэ. Жинчинээр та нар цайгаа ууцгаа. Тэгээд ачаална да гэтэл за гэлцэж 7 аяг гарч ирээд цай ууцгааж аягны хийцээс баг багаар хорогдож байгаа нь идэж амсаж байгаа бололтой. Майнэр цайгаа ууж дуусаад ор дэвсгэрэн эвхэж аяг саваа эмхэлж байхад үл үзэгдэгч хүмүүс ачааг нь аль хэдийн ажиж дуусаад тэмээний бурантгнуудыг хавчуулан яг л тэр эрийн хийдэг шиг бүхнийг жин тан болгожээ. Майнэр ор дэвсгэрэн тэмээн дээр тавих гэтэл нэг нь шүүрэн аваад тэмээн дээр тавьчихад нөгөөдүүл нь майхныг дорн хумин ачаан дээр тавьж даруулжээ. Нэг хүн морийг хөтөлж ирэхэд бас нэг нь жингийн цувооны түрүүчийн тэмээний бурантгаас хөтөлж авч ирж өгч байна гинэ. Жинчинээр мориндоо мордож түрүүчийнхээ тэмээний бурантгийг аваад за та нар сайн сууж угаарай. Би удахгүй Бээжингээс эргэж ирнэ гэжээ. Тэд цөм за сайн яваарай гэж шуугилдж байна гинэ. Жинчин за та нарт надад захих зүйл юу байна? Би Бээжингээс олоод ирж болно шүү гэхэд тэд за
онцгийн захиад байх юм чи юу байх вэ? Харин боломж гарвал 7 уут шар будаа олж ирэхийг бодоорой гэжээ. Жинчин за тэр болгүй яах вэ гэж хэлээд явж. Ингээд цааш явж байтал хойноос нь "Хөөе, Чинчингой" гэхэд нь эргэж харвал "Хэрвээ танд гай зовлон тохиолдвол эсвэл их зүдэрч ядарвал булгийн 7 гэж дуудаарай гэжээ. Жинчин ч "За тэгье" гэж хэлээд цааш явжээ. Түүнээс цааш нэлээд хэд хоноод Бээжин хүрчээ. Хотын гудамжаар алхуулж байхад "Манай пүүсэнд буухгүй юу" гэсэн хятадууд алхан бүрдэл тааралдаж байжээ. Ажиглаад яваад байсан чинь нэг нэлээд дорин хөлтэй бэлтэй бололтой пүүсийн хашаа байхлаар нь тэнд буухаар болж хашааны хаалган дээр очиж зогссон чинь баахан хятадууд гүйлдэн ирээд их дааман хаалга нээж оруулаад ачаа барааг нь буулгаж тэмээ морийг өвсөж услахаар авч явжээ. Жинчнийг нэг сайхан байшинд оруулж ханзан дээр суулгаад халуун цай, мантуу яевэн, чихэр үзэм, танзуур мэдийн амттнаар дайлж зочилжээ. Тэр үдшин сайхан хоол идэж бас ууж үзээгүй арх дарс ууж их л сайхан хонжигнэ. Маргааш өглөө нь босч цай унд ууж идээ дуусахад тэр пүүсийн их данжаад урьж байрандаа оруулаад мөн л идээ будаа өгч авж ирсэн ачаа барааны төрөл тоо ширхэг хэмжээ дамжаа үн цэнийг асууж бас тэднийхээс ямар бараанууд авах, тэдний пүүсэнд ямар бараа ямар үнэтэй байгаа гэдгийг ярьж өгчээ. Ингээд данжааттай авах өгөх зүйлээ үн цэн тоо толгойг ярилцаж тохироод бүгдээрээ гарч бараагаа өгөлцөж авалцжээ. Ингэсний дараа авсан бүх бараагаа баглаа боодол болон хүнд хөнгөн том жижигийн тэнцвүүлэн тэм болгон баглжээ. Тэгээд үдийн цай хоол болж жинчин цай хоол идж уугаад үдээс хойш хөдлөх санаатай амарч байх хооронд хятадууд хоорондоо зөвлөлтөн ярилцахдаа "Бидний пүүсийн энэ үнэтэй гол бараанууд энэ жинчний ачааны үнд очлоо. Энэ авсан зүйлээ борлуулж хөл дээрээ зогсох хүртэл нэлээд хугацаа өнгөрөх бөгөөд ер нь тэр хооронд бид сүрхий бенчин алдах төлөвтэй байна. Яавал зохихыг та нар бодоцгоо" гэж данжаад нь хэлжээ. Нэг хэсэг цөмөрөө бодол болон чив чимээгүй сууж байтал нэг хятад "За энэ ч үнэн. Бид хэдийгээр үн цэнтэй эд бараа авсан боловч боловсруулж борлуулад ашиг орлого ортол их удна. Нэгэнтээ хийсэн худалдаагаа буцах аргагүй. Ингэхлээр яах ч арга олдохгүй юм шиг байна. Харин надад нэг муу арга байна. Эрхэм данжаад зөвшөөрөхгүй л болов уу? Би айлтгахаас хальшраад байна гэжээ. Данжаад чамд ямар арга ухаан байвал би юунд татгалзах билээ? Чи бушуухан хэлээ гэжээ. Цаадах хятад нь жаахан төгдөрс хийгээд "За нэгэнтээ данжаад маань шаардаж байгаа болохоор би айлтгаад үзье. Ер манай дотор хүн нарийн ухаан ихтэй байдаг ав. Миний бодоход энд нэг их төвг удах юм огтой үгүй. Энэ Монгол бол их бартаг бүдүүн хар хүн. Үүнд ямар нэг ухаан эрдэм байхгүй нь тодорхой. Бас гав ганцаараа хайн хамсаавлах хүнгүй. Монголын ямар аймаг хошууны хэн болох нь тодорхойгүй. Ер нь нэр зард гараагүй жирийн нэг хүн байна. Бээжин хот том, бид олуулав. Бидний дунд энэ ганц Монгол чухам тэдний хэлдгээр ёстой үнсэндээ хайсан шалза биш үү? Ингэхэд түүнийг энд цааш нь харуулчих юм бол хэн мэдэх юм бэ? Хэн үүний араас хөөцөлдөж нэгэх юм бэ?
Ингээд бодохоор тун амархан хэрэг биш үү? Хамаг юм цөм манай болно. Бид бүрч хагартлан баяжна. Сохор заасны чи үнэгүй ийм их хишгийг хэлээрээ түлхэж болох уу да? Гэхэд Данжаад чиний хэлдэг чи бас зөв. Чээч үнэхээр мэрэгэн ухаан зарж байна. За тэгвэл яаж хаана хизээ цааш харуулах вэ? Гэхэд тэр ядах юм вэ? Манай танай хоёр түнши боллоо. Газар холоо тэртээ тэргүй та олон хоног сар явж харина. Ингэхээр танд бид талархал илэрхийлж тал засахаар өчүүхэн зайлга хийнэ. Та өнөөдөрт тэмээ мала амрааж бие амс хийлгээд сайхан идэж ууж наргиж зэнгэж хоноод маргааш таваараа явахгүй юу гэж Данжаад түүнд хэлбэл болох нь тэрэ. Цааш нь юу болох нь аяанда тодорхой шүү дээ. Гэхэд бүгд түүнийг зөвшөөрч жинчэнд даруй хэлэх үлдэж байм. Өдийн хоол цайны дараа Данжаад нэг л сайхан санаа гаргаж байгаа дотны түнш гэдгээ харуулахын тулд дээр хүүгээ жинчэнд хэлжээ. Ариун цагаан санаатай хөдөөний бартгээр түүнийг их урайлгахан зөвшөөрч. Тэр өдөр нь явхаан болчихсон болохоор Дэмийл хоол цай идэж ууж биеийн амрыг хараад жаахан унтаж амарчээ. Тэр хоорондоо хятадууд ч их сүртэй сайхан өрөө таслахаа засаж идэ будаад үүргээд хамаг юм бэлэн болж оройн харанхуй бүрэнхийгээр цайллага эхэлж жинчнийг урьж оруулжээ. Өндөр ханзан дээр мань нэрийг суулгаж хажууд нь Данжаад нөгөө муу санаад хятад эр хоёр суужээ. Жижиг гангар шаазанд арх дүүрэн хийж түүнийг мань нэр бариад Данжаад их талархал үзүүлэн инээж. Манай Монгол түнш жинчин эр бол хол газраас ирсэн одоо буцах гэж байна. Бид сайхан танилцлаа. Дараа эрэхтээ манайд л бууж бай. Бид тун их баяртай угтаж явна. Энэ жил бидэнд та их үнэтэй сайхан зүйлс авч ирж өглөө. За тэгээд та сайн явж нутагтаа хүрэхийг ерөөй гэж хундаг өргөвгнэ. Бүх хятадууд цөмөл урд хаягтайгаа уужээ. Мань ирч хөнтөрчл орхиж. Ингээд элдв дээдийн юм ярьцгааж ууж идсээр нэлээд орой болжээ. Жинчинээр архинд их согтож нүд нь ирээлжилж байх үед тэр цонхны гадна талд хашаан дотор их гэрэл гарах шиг болохоор нь тийш харвал өөрийнх нь баглаж боосон ачаа барааг задалж олон хятадууд зөөж байх шиг харагджээ. Тэхийн хамт би нэг гараад тэмээ малаа хараад ирье гэж хэлээд үндийсэн чинь нөгөө муу санаад хятад хай чи гараад юу хийнэ? Чиний мал юм чинь зөв зүгээрээ ба. Манайхан харж хамгаалж байгаа шүү дээ гэжээ. Тэгвэл би гарч шээн гэд дахин үндийтэл тэр хятад чамайг гаргахгүй. Чи муу Монгол одоо бидний гараас гарахгүй ба. Чамд тэмээ мал байдгаа над бөөндгөр чинь ч байхгүй болно. Зүгээр сууж арх гударч амар танилхоо мэд гэж байна гинэ. Мань нэр их согтсон тул шууд л босох гэж зүтгсэн чинь нөгөө хятад мөрнөөс нь татан угзарч суулгажээ. Согтуу эр хүч гаргаж тэр хятадыг нэг гараараа түлхээд гэдрэг нь унахчхад цаатах нь хаа энэ тэнэг Монгол намайг зодож байна. Үнийг барьж хүл гэж хашгирчээ. Гэтэл нөгөө олон хятад цөм босчихсон олс дээс янз бүрийн юмар мань нэрийн хоёр гарын ард нь зөрүүлж угаад янгинтэл хүлж гарчээ. Мань нэрч хэдий хүч чадалтай боловч архинд их согтсон огт санамсаргүй байж угаад хүлэгдсэн. Хятадууд хүний хүчээр ааглаж байгаа зэргээс тэдний гарт өртгөнч
гарцаагүй болжээ. Энэ хугацаанд за хөөрхий хүний газар гүний хошуунд яваа ганц бие Монгол эр энэ түмэн хятадын гарт үхэх цаг болсон байжээ. Эднэр сайн сайхандаа намайг дайлж цайлсан биш. Өгсөн юмдаа гонсоож шунлан шулан болохдоо ингэжээ. Би даанч гиндэж хуурдлаа. Эрүүл саруул байсансан бол бас ч ийм амархан болгочихгүй нэлээд үзэлцэж нэг хэсгийг цааш харуулж болох л байжтэй. За өнгөрч аав ээж ах дүү орон нутаг овоо хангай минь намайга өршөөж хайрлав. Эр хүний орой дээр дагаж сахиж явдаг лаа таван тэнгэр минь яалаа гэж бодтол гинт нөгөө булгийн долоо санагджээ. Тэгмэгц даруйхан булгийн долоо гэдэл хашгирчихжээ. Хятадууд дуу шуугаан гаргахгүй гэж их мэрийж байсан учраас ам хамрын алчуур даавуугаар дарж хоолой гүрээг нь базахаар завдтал гинт цонх хаалга тар нярх гэж хамх хэмх тусан манер дээр шаваарлаж байсан олон хятадууд гэдрэг үсрэн тэндж хан мөргөж эндж шалан дээр годройтон унаж ам хамраас нь цус турглан толгой тарих нь хагарч гар хөл нь хугарах ёолч дуу тавин бархирах нь чихэд өжрөм их шууган дэгдэвгэн. Өндийч харвал ер нь тэр дотор толгой нь өндийх амтан ганц ч байхгүй цөмөл эн тэндээс нь цус нож гоожсон нүдэн бүлтэрч чихэн тасарсан нүүр ам нь авах юмгүй амтд хагас дутуу ухаантай хэвтэж байж. Майнерч сая нэг ухаан орж за одоо болноо гэж хашгирч гинэм. Тэгмэгц анир чимээ тасраад нөгөө хятадуудыг балавж байсан юмс алга болчих шиг болжээ. Харин эн тэндээс цус нөжөн гоожулсан тарих толгоогоо хаг шалб цохиулсан амтд арай ч мөлхөн урд нь ирж амиа өршөө гэцгээж мөргөж согдох нь бүр инээд хүргэх шиг болжээ. Тэгтэл ч нөгөө хуурамч зан гаргасан данжаад орж ирээд хаяа амь өршөө танай заяасаа хүсээ яасан хэцүү байна. Бидэнд юу ч хэрэггүй бүх юмыг танаа гэж мөргөж байна гинэ. Жинчинээр тийм би муусаа илжигнүүдэх. Та нар намайг ганцаараа гэж бодож дээрэмдэх гээ юу Монгол хүнийг чинь их нутгийн уул усны савдаг шивдэг аав ээжийн заяа сахиус орой дээрээ шүтсэн эр хүний лаа таван тэнгэр үргэлж дагаж явдаг юм. Та нарын хорон муу санааг чинь үзээд тэд ингэж догширч муусын хар хиддуудын толгойг цөмий чинь хэрэг хашаглаа. Харин би тулдаа зогсоосон нь энэ. Алив та нарын өнөөх их идэ будаа чинь хаана вэ? Одоо нэн даруй энэ байранда тэр идэ будаага авчирцгаа. Дахин хар буруу санавал цөмөөрөө ам алдхаа мэдж байна уу? Гэсэн чинь данжаа тэргүүлэн цөмөөрөө дуу алдан мөргөөд байр оронгоо цэвэрлээд цөм гарцгааж аягчин гэж дэрцхээж өстой их ширээ засаж идэ будаа өрөөд хятадуудын зарим нь толгой дөрвгэн боосон, зарим нь цус нөжөө угааж арчсан, зарим нь хувцсан салсан зэргээр бүрч олон хятад данжаад даа нэрв бичээж даамлууд хүртэл ирж сууж тэр пүүсэнд байдаг бүх олигтой өөдтэй өнгөтэй бүхнийг мань эрд зориулан үнэхээр их будаалга хийж сэргэн шинжилжээ. Энэ үед лагерл улам олныг шатааж хүж нүгэлж уугуулж байх юм гинэ. Ингээд идэж уухч үргэлжилжтэй. Манер их идэж ууж ганцаараа дуу шуутай хөгжиж даварч байхад хятадууд ямар ч дуу шуугүй зөвхөн хоол унднаас амссан эзэн дүр үзүүлж суухт нь тэднийг шаардаж шахаж том том шаазан вааруудаар арх дүүргэж уу гэж шахаж байгаад бараг бүгдийг мах болтол согтоож данжаадын дэрлэж муу санаатны хөлийн доогуур татаж унгаад дээр нь хөлөө тавьж унтжээ. Өглөө нэлээд орой болтол унтаа сэрвэлээ бүх хүмүүс босчихсон орон байраа цэвэрлэж хоол ундыг шинээр өрчихсөн бэлэн байжээ. Майнерч босож гадаа гарвал ачаа барааг нь хариу зөөж ирээд дээрээс нь хоргой торго панс дурдан мэт их хэмжээний бараа хашаан дотор хөглөрүүлэн овоолчихсан байжээ. Мань хүн хятадуудыг дуудаж ирүүлээд цөөн тооны үнэтэй зэнтэй хэдэн барааг нь ялгаж
Дахин тэн тэнгээр нь аятайхан баглаж болгоод хариу орж гарахад тэр бүсийн бүх хятад үдэн гаргажээ. Чингэхийн хамт манерийн санаанд нөгөө булгийн долоо бодогдоход нь та нар 7 уут шар будаа ачаан дээр тавь. Үнийг би өгнө гэжээ. Гэтэл хятадууд 7 уут шар будаа ачаан дээр нь тавиад дагалдан явцгаажээ. Бээжин хотын захад нэлээд хол гартал үдэж гаргаад цөм зуул хүж барьж мөргөөд хүн бүр боодолтой юм бэлгэлжээ. Тэгээд хятадуудыг буцааж явуулчихад тэдний бэлгийг ачих үед бараг 1 тэмээн ачаа болжээ. 13 тэмээндээ дааж ядсан ачаатай нэлээд хэдэн хоног явж нөгөө булаг дээрээ буужээ. Тэгсэн чинь та сайн явж ирв үү гэдэл шаргалтад ирцгэлээ гинэ. Мөн л өнөөх үзэгддэггүй хэвээрээ. Сайн. За та нар сайн байцгаана уу гэдэл манер мориноосоо буусан чинь морины эмээл хазаарыг авч чөдөрлөж тавиад ачаа барааг буулгаж дорхноо гал түлж цай ундын чанж өгчээ. Манер за та нар хоол идцгээ. Тэнд мах будаа бий. Тэр савнд чихэр боо бий. Тэнд арх дарс бий гэж заачхаад л сууж байж. Тэдний бүх юмыг дорн хийж бэлтгэж бэлэн болгож байна гинэ. Ингээд нэг их цайллага болжээ. Хятадуудын өгсөн луутай архийг задалж ууж идцгээжээ. Бүл үзэгдэгч хүмүүс ба жинчин эр маань цөмөрөөл халж байгаа бололтой. Тэр үед манер за нөхөд минь бид сайхан танилцлаа. Та нар ч надад их туслалаа. Гагцхүү миний хувь тавилан муу болохоор би та нарыг үзэхгүй юм да. Уг нь та нар ч ёстой нэг эр хүмүүс шиг байна. Одоо яа гихв гэж их уярсан байдалтай хэлжээ. Тэгтэл цаадуулын нэг нь тэр аргагүй таны зөв. Энэ бол таны буруугаас биш. Бидний муу тавилангаас л болж байгаа юм. Гэвч одоо биднийг үзэж болно гэд хаанаас гаргаж ирж байгааг бүү мэд нэг жижигхэн дөрвөлжин цагаан модон хайрцаг өгч байна гинэ. Тэгээд за та наад хайрцагныхаа дээд таган дээр байгаа жаахан нүхээр хардаа гэжээ. Майнер тэр нүхээр харсан чинь ердөөл түүний дэргэд дандаа хар хөх чисчүү дээлтэй яг ижил хувцастай. Цөм мөнгөн хэд хутга цагаан хаш гаанс тамхины мөнгөн тоногтой ууц зүүсэн хачин сайхан эрс сууцгааж байжээ. Жинчинээрээ за ийм л ирчүүд байх ёстой байсан юм. Ястач мөн дөө гэж дуу алджээ. Тэгтэл тэдний нэг хамгийн ахмад нь болов уу гэмээр хижээлдүү настай ир. За та одоо бидний намтрыг сонс. Бид бол энэ нутгийн унган харьяат ах トゥ 7 хулгайч байгаа юм. Би хамгийн ахмад нь бусд нь цөм миний дүү нар. Одоо эд цөм насныхаа дарааллаар сууцгааж байгаа нь энэ. Бид өөрийн нутаг ус олон түмнээс өнчин ишигч хулгайлдаггүй. Дандаа алс холын айм хошуу дамжиж яваад атан тэмээ агт морд хөөж ирдэг байлаа. Нэг удаа харийн хошуу нутгаар хулгай хийж сар гаруй явж угаад ирсэн чинь манай ноёны нэг хайртай ганц сэтэртэй хар морь байсныг хулгай аваад явчихсан байжээ. Бидний гэрхийн хамт ноён дуудуулж бид ч очлоо. Тэгтэл ноён за та 7 хулгайч нар миний сэтэртэй хар морийг ямар хулгайчд өгч явуулсан бэ? Нэн даруй морийг минь авчирч өг гэдгийм байна. Бид алс холын хошуу нутагт хулгай хийж явсан. Энэ нутг усандаа өчүүхэнч гар хүрч үзээгүй. Хэн хаанхын ямар хулгайч авч явсныг бид яаж мэдхв гэжээ. Тэгтэл ноёнч улам уурлан тогширч тийм би. Та нараас өөр хэнч миний морийг авч явахгүй. Та нар энд байсан бас байгаагүй ч миний морийг өөр газрын хулгайч нарт хойвлдож өгч явуулсан л байж таараа. Та нар л мэднэ. Өөр зам байхгүй. Хэрвээ морийг минь авчирч өгөхгүй юм бол та 7-гийн толгойг авна гэж хаашлав. Тэглэр нь би гүдэн ноёнт минь. Бид очиж ноёныхоо морийг хулгайлах санаа хизээч байгаагүй. Бидэнд унах морь ачих тэмээ идэх хоол байна. Насан туршдаа бид өөрийнхөө их нутгаас өнчин ишг өлөгчин нохой хөөтөө цуцал хөгнийн болд руу хулгайлж үзээгүй. Авахчгүй.
Танд тэр морийг тань олж өгч чадахгүй. Харин танд унах морь хэрэгтэй бол бидний унаа морьдоос дуртаагаа ав. Бидэнд хайрлаж харамлаад байх юм алга. Бид долоод жороо арилжаа, сайвар хатраатай, хурднаараа хэнд ч хологдохгүй сайхан хүлгүүд бий гэхэд ноён "Үгүй ээ. Та нарт ямар ч юм байсан надад хэрэггүй. Ганцхан миний морийг л авчирч өг" гэж муухраар тулгаад байлаа. Бид ч аваагүй, мэдэхгүй, олж ирэх арга жалга гэдгийг хэлсээр л байлаа. Ноён биднийг эрв шүүлтэд оруулж, арьс мах юм зулгааж дууслаа. Эцэст нь цаазлах боллоо. Тэгэхдээ зүгээр ч нэг цаазлсангүй. Биднийг долууланг нь энэ толгойн өвөрт амьдаар минь булчихсан юм. Бид амьдаар болгодохдоо цөмөөрөө хилс муухэр гүтгэлэгт өглөө. 3 хоногийн дараа ноён чиний толгойгч нь аваад энэ нутаг усаа бид долоо эзэмших болно. Чиний удам угсаа үр ач хойч үеийн хнийг үлдээхгүй хүйс тэмтрэх болно гэж тангараг тавьцгаас юм. Тэгээл бид бүх юмыг хэлснээрээ хийж эхэлсэн юм та. Нутаг хошууч дөрвөж нүүж дайж зүгтаад энд юу ч үлдээгүй. Уххай хоосон нутаг л үлдсэн юм. Ингээд бид бие цогц маань болгоцсон ч гэсэн бодол санаа сүнс сүлд маань хэвээрээ байгаа хэрэг. Нутаг амтэн цөмөөрөн дөрвөж эзгүй хоцорсон болохоор хоол ундал биднийг хүнд байдалд оруулсан. Ингэхлээр дээр үеэс нааш үүгээр их жингийн зам учир жинчид тасардаггүй. Тэднээс хоол залгасаар өдий хүрлээ. Гэвч жинчид бидний дээрэм тануулаас болоод бас үүрээр явхаан болсон юм. Бидэнд ийм үгсэн амьдын хооронд байх ямар хэрэг байх вэ? Нэг мөсөн тонилох нь зөв. Даанч ам тангарагтаа баригдаад бас тань шиг ийм гудиггүй сайхан ир тааралдаагүй юм. Бид чухам тань шиг ийм хүнтэй учирч жаргал зовлонгоо ярьж нэг сайн цадаад нэг сайн баярлаад бүрмөсөн танилбал болох ёстой байсан. Тийм хүн ганцхан таал таарлаа. Одоо бидэнд зовх зүдрэх юм огт алга. Зам мөрч бүр шулуудлаа. Танд бид долоо маш их баярлаж талархаж байна. Тэгээд ч хэнд ч үзүүлдэггүй чидийнхээ хайрцгийг үзүүллээ. Үүнийг танд бүр мөсөн өгчгий. Харин энэ хайрцаг бол танаас өөр ямар ч хүнд хэрэггүй. Тийм учраас та энэ хайрцгаа хэнд ч үзүүлж болохгүй шүү. Өөр хүн үзвэл огт хэрэггүй хувхай модол болж хувирна. Үүнийг битгий мартаарай. Харин энэ хайрцагаар газрын тэн хагас хүртэл биднийг харж байж болно. Газрын тэн хагасаас цааш бол бид үзэгдэхгүй. Харин та өөрийн нутаг ус, орон гэр бүх үзэх харах гэсэн юмаа үзэж болно гэжээ. Майнэр энэ түүх намтрыг сонсоод тэр 7 сайхан ирийг ихэд хайрлан өрөвдөж гин. Тэгэл яах вэ? Нэгэнт өнгөрсөн юм чинь ууж идэж тэднийг байдгаараа дайлж цайлж гарчээ. Тэр өдржингөө наргиж наадаж ууж идэж хэн хэнийх нь ёстой л бахан ханж шавайн чинэрчээ. Ингээд маргааш нь үдийн алдад аян замтаан гарч гин. 7 нөхдөч жин хөсөг ачаа барааг нь ачиж замд нь оруулж өгөөд "За баяртай. Сайн яваарай" гэд үлдэцгээжээ. Жинжин ирээ тэдэнд 7 уут шар будагаан өгч тэд түүнийгээ чирсээр л бор толгойнхоо урд руу далд оржээ. Ингээд жинчин ир үдлэх газраан үдлэн хоноглох газраан хоноглосоор урт замыг хороон явж гин. Үдэлсэн газартаа нөгөө хайрцагаараа харахад 7 ир "Сайн явж байна уу" гэсээр л яг нөгөө байсан байдлаараа байж байдаг вэ. Тэдэнтэйгээ хэсэг ярьж хөөрөөд хайрцгаа өртөө хийдэг байжээ. Нэгэн удаа үд дунд ус өвстэй нэг сайхан газар тэмээ малаа усалж өвслөх санаатай бууж. Цай унд ууж суухдаа нөгөө хайрцгаа харсан чинь 7 ир байхгүй. Ганцхан хүний цээж газраас дээш ил харагдахдаа "За нөхөр та аян замдаа сайн явж хараарай. Бид ингээд сансан хүсэл биелсэн учраас тэнгэрт хаяллаа. Баяртай"
гэж хэлээд алга болчихжээ. Ингээд санаа авч замаан ажиглавал үнэхээр газрын хагаст орсон байжээ. Тэндээсээ цааш хэдэн хоног явснаа нэг өдөр нөгөө хайрцаг гаргаад нутгаа харсан чинь нутаг ус, аав ээж, гэр орон, айл амьтан, мал сүргэн цөм сайхан харагдаж байна гинэ. Түүнээс хойш байсхийгээд л нутаг орноо хардаг болжээ. Сууж угаа биш, явж угаа болохоор айл амьтан намаржаан дээрээ байхад нь нутагтаа иржээ. Аав ээж ах дүү нартайгаа уулзаж, аян жингийн адал явдал, ол зомог, худалдаа намааныхаа тухай ярьж хуучилсаар нэлээд хэд хоноод дараа нь хүрээ хийдтэн очиж хашаандаа муу бор гэрээн барьж хаад хурал номд нь сууж бурхан шүтээндээ мөргий гэж очжээ. Энэ үед нөгөө эд шидтэй хайрцгаа ердөө биеэсээ салгадаггүй. Үргэлж өвөртөө хийж явдаг байсан учраас хурал номдоо сууж байхдаа бас л өнөө хайрцгаа гар орхимж дотроо битүүлж угаад өөрийнхөө муу гэрийг харахад юу ахав? Хөндөй шахам гэрэл байдгаараа л байж байна гин. Тэглэр нь хажуудаан сууж байсан их дотны нэг ламын гэрийг харсан чинь нэг хулгайч гэрийн хатвчийн эвдээд орж байжээ. Мань нэр цочин сандарсандаа "Хүй, гэрт чинь хулгайч орж байна" гэжээ. Цаадах нь анзаарсангүй бололтой. "Яа тэгж байна уу?" гэдэл номоо уншсаар сууж байна гинэ. Хурал тараад гэр гэртээ харьцгаахад нөгөө ламын гэрийн хаалга эвдэрхий ороод үтсэн чинь хамаг байдаг хэрэгтэй зүйлс нь цөм байхгүй. Хулгай аваад явчихсан байжээ. Тэр даруй нөгөөх чинь мань нэринд гүйж ирээд "Хүч ерөн яасан их тоглоомтой хүн бэ? Тоглож боллгүй яхав. Гэхдээ хамаг юм минь эвдэж хэмхэлж авдаг чинь яаж яваа тэрв? Арай дэндэж байна" гэж загнажээ. Мань нэрч "Гүй би чиний юмыг хулгайлаагүй шүү дээ. Чи юу ярина вэ? Чи бид хоёр чинь адилхан хуралд хамт очоод нэг дор сууж угаад ирсэн биз дээ. Хэдийдэн би чиний юмыг хулгайлах билээ" гэсэн цаадах нь. "Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ чи хурал сууж байхдаа гэр чинь хулгай орж байна гэж хэлээгүй юу? Өөрөө хулгайлаагүй ч гэсэн хүнээр хийлгэж намайг чадах гэсэн биз? Уг дуугүй тэр юмсыг нь эргүүлж өг. Тэр эвдсэн авдар саваа засчээл" гэж ихэд ууралжээ. Наадах нь үнэхээр аваагүй болохоор юу гааж өгөх вүлээ? Дэмийл "Би тоглоомоор чамайг цочоох гэж худлаа хэлсэн юм аа. Би юу ч хулгайлаагүй, юу ч аваагүй" гэж учирлавч цаадахынх нь уур хилэн улам шатаж шажны ах ихсэд заргалдаж заалдах болоод яваад өгчээ. Тэр заргын мөрөөр мань нэрээ дуудагдж очоод ах ихсийн өмнө мөргөн сүгдэж хэдий үнэн учраа хэлвч аргагүй ам алдсан хэрэгт унж бүр эрүү шүүлт тулгахад хүрэхээр нь арга буюу шидийн хайрцагтай ийм тийм замаар ингэж олж авсан гэдэг бүх өнгөрсөн адал явдлуудаа бүгдийг тоочжээ. Тэглэр нь шажны ах ихс "За тэгвэл тэр хайрцгаа аваад ир" гэжээ. Хизээд биеэсээ салгадаггүй нөгөө хайрцаг өвөртөн байсан болохоор арга буюу гаргаж өгчээ. Түүнийг шалгаж үзэхээр аваад тэр хар гисэн нүхээр нь хартал нөгөө хайрцаг огт хоосон хувхай модон хайрцаг болж хувирсан гинэ. Хайрцгийг эргүүлж тойруулж үзвэл үнэхээр углуурга наалт зүйлдгүй өөгүй дөрвөлжин хөндөй мод байжээ. Нэгэнтээ болсон явдал үнэн. Энэ хайрцаг хүний гараар хийгдээгүй нь илэрхий байсан учраас мань эрд ял тулгаж шийтгэх аргагүй болохоор "Хээрийн буг чөтгөр шулмсын сүнс хоргоцсон үхээрийн муу ёрын эд авч ирсэн байна. Энэ хүний хулгай хийгээгүй ч үнэн байна. Харин ийм бугтай бузартай чөтгөр ороолонгийн юмыг хүрээ хийдэд оруулж ирсэн нь хэрхэвч үл зохилдох зүйл. Ийм учраас энэ гэцлийг лам байлгаж болохгүй. Хар болгож хүрээнээс зайлуулъя" гэж шийдвэрлэжээ. Тэгээд нэг ёсны шийтгэл гүйчихсэн нөгөө талаар тэр шидэд хайрцагаан алдаж хүрээнээс хөөгдөн хар болж хөдөө гарсан нь тэр үедээ их л хүнд шийтгэл болсон гэдэг. Баядардын ам зохиолоос уншсан Эрхэнбаярын Батторж.